Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Балжины Мовгтэй Отхон Бэлгэн боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй боловсролын тэргүүний ажилтан, боловсролын байгууллагт 20 жил ажилласан бөгөөд улсын тэргүүний 1-р сургуульд 15 жил ажиллахдаа 3 удаа 1-р ангийг даан авч төгсгөж байна. Миний одоо гол хүүхдийг одоо сургах зарчим бол хүүхэд нэг бүрийг одоо мэдэрч тэднийг одоо хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэхийн зэрэгцээ сурлага дээр нь нэлээд сайн анхаардаг. Түүнээс гадна энэ хичээлийн жилд бол хүүхдүүдийг одоо өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд бол манай ангийн суралцагчид монгол хэлний хичээл дээрээ бол ахиц гарсан. Хүүхэд нэг бүр одоо унших чадвар нь дээшилснээр тэдний одоо ярих мөн одоо зохион бичих чадвар бол дээшилж байгаа нь бол хамгийн одоо сайшаалтай байгаа. Отхон Бэлэг багш ерөнхий боловсролын сургуульд багшлах хугацаанд хүүхэд бүрийн онцлог чадамжийг судлан тэдний нас сэтгэхүйн онцлог тохируулан олон нийтийн үйл ажиллагаанд маасаар хамруулж Монгол ардын оньсон тоглоомыг судлан хүүхэд бүрд хүртээмжтэйгээр баяжуулан өдөр тутмын хичээл болон сэтгэх чадвар IQ кабинетийн үйл ажиллагаагаар дамжуулан 12 төрлийн 450 орчим төмөр болон модон оньсон тоглоомыг багш сурагчдад заасан ангийн сурагчид болон сургуулийн бага ангийн сурагчдын интерпренер сэтгэлгээг хөгжүүлэн жил бүр үр дүнг үнэлүүлэн ажиллаж ирсэн. Эрэгтэй эмэгтэй нойлын өрөөний таних тэмдэг тэмдэглэгээ хөгжлийн онцлогтой хүүхдийн угаалтур, нойлын тохируулга, мэдрэгчтэй хологч, хогийн сав, суул дурын таг, нойлын цаасны сав, багш нарын нойлд гар хатаагч, гар харчих цаасны сав, нойлын цаасны үнэртүүлэгчтэй сав, ахлах болон бага сургуулийн авто зогсоол дээр дэмжлэх хэрэгтэй хүмүүс зориулсан стандартын тусгай тэмдэглэгээ таних тэмдэг, аймгийн эсэлтийн ерөнхий шалгалтын явцад шаардлагадах тохируулгад хэрэглэгдэх хүн бүхий зөөврийн цүнх зэрэг хэрэгцээ шаардлагатай зүйлсийг бэлтгэн хүлээлгэн өглөө. За өнөөдөр манай бага ангийн багш Отхон Бэлэг багшийн санаачлагаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн тоноглол мөн одоо эсэлтийн ерөнхий шалгалтын үед тусгай хэрэгцээт боловсрол өгж хүүхдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн мөн одоо гадаа зогсоол дээр бас хөгжлийн бэрхшээлд зориулсан зогсоолын тэмдэглэгийг өнөөдөр нэг бол одоо хэлэлгэж өгч байна. Тэгээд энэ сургуульд одоо тулгамдж байгаа бас хөгжлийн бэрхшээл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд бас шаардлагатай одоо нойлын өрөөний тогтчил, гадна зогсоол, мөн одоо номын самт тогтчил гэдэг нь эсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан тоног төхөөрөмж гэх юм те энэ зүйлийг одоо сануулж байгаа сургуулийн захиргааны өнөөслөх баяртай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор жил бүрийн 4-р сарыг аутизмыг таниулах сар болгон зарласан байдаг. Үүний хүрээнд 1-р сургуулийн 6-аас 9-р ангийн сурагчдын дунд аутизмын тухай ойлголттой болох аутизмтэй хүүхдүүдийг тэгш хамрагдах нөхцөл боломжийг дэмжих тухай сургалтыг хийсэн байна. Мөн дэмжлэг хэрэгтэй сурагчид болон багш ажилчдын хүүхдүүдийг бэлсүү шүдний эмнэлэгт шүдний үцлэгт хамруулан шүдэнд төрхлөн хамгаалалт хийлгэсэн эцэг эхэд зөвлөгөө өгүүлсэн. Нийтдээ 20 орчим сурагч хамрагджээ. Бага насны хүүхдийн сурах арга барилыг нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлыг зохион байгуулсан. 1-р ангийн сурагчид Төв номын сангийн хүүхдийн номын уншлагын танхимд тогтмол ном уншихаас гадна гэр бүлээрээ цахим ном унших челленжийг ангийн сурагч Анандын гэр бүлийн хамт уриалж эхлүүлсэн байна. 2-р Дамжин сүргийн нэрэмжит Төв номын сангийн дэргэдэх Ногоон номын санд ном унших бүрэн боломжтойг дорнчуудад дуулгах зорилгоор 5-гийн ангийн сурагчдын хамт нэг хүн нэг ном хандивын аяныг зохион байгуулжээ. Өнөөдөр их сайхан үйл ажиллагаа болж байна. Улсын тэргүүний 1-р сургуулийн 5-гийн ангийн Отхон Бэлэг багштай анги маань нэг хүүхэд нэг ном хандивдээ гэсэн уриатайгаар одоо номын хандивыг аяныг өрнүүллээ. Отхон Бэлэг багш маань 2023 оноос хойш номын сангийн одоо идэвхтэн анги хамт олноор шалгарч захин номын уралдаан болон соёл олон нийтийн ажил идэвхтэй оролцдог ийм багш байгаа. Сургуулийн номын санг тогтчуулах ажлыг 5-гийн ангийн сурагчид мөн эцэг эхчүүдийг уриалан хамтарч 1,450,000 төгрөгийн өртөгтэй хүүхэд нэг бүрийг номын сангийн гадна талаас эхлэн ном унших сэтэл төрүүлэх зорилго агуулan тогтчлтын ажлыг хийсэн байна. Номын сангийн гадна талд ном уншихын ач тус, ном унших 10 арга гэх зэрэг эрдэмтэн мэрэгдийн сургаал үгсийг байршуулан өнгө үзэмж хүүхдийн сонирхолд нийцүүлэн хийж байршуулсан. Сургуулийн номын сангийн хаягийг монгол бичгээр хийж гэрэлтүүлэгч холбуулан
болон гоёмсог хэлбэрээр баяжуулан байршуулсан. Номын сангийн мэдээллийн самбарыг гадна талд нь хийж байршуулсан. Дорнод аймгийн газрын зургийн хэлбэртэй номын тавиур хийж байршуулсан. Дорнод аймгийн зохиолчдын намдар дугшүүлэг төврээр 10 самбар хийж сурагчдын сурах мэдэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор номын сангийн дотор талын ханд байрлуулсан. Багш Отхон Бэлгийн цахим хуудсанд ном бол зам групп нээж өөрийн ангийн сурагчдын чадвар дадал хэвшлийг цахим контент хэлбэрээр оруулан ном унших их үйлсэд үлгэрлэн дагуулхаас гадна ном засварлах, номоо дээдлэх хуулийг сургамжилсан ажлыг нэгтгэн зохион байгуулжээ. Ном бол зам группийн дагагч 1000 гаруй болж ном уншиж байгаа сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сурагчид ард иргэд өдрөөс өдөрт бүтээлчээр унших хандлага нэмэгдэж байлаа. Хамгийн холоос аянд нэгдсэн сургуулиуд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын математик байгалийн ухааныг гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний Дэлгэр мөрөн зохицол бүр сургуулийн 6 дугаар ангиуд, Сүхбаатар аймгийн Дайрганг Наран сумын сурагчид, Улаанбаатар хотын Томьёо, 52 Сэлб, олон улсын сургууль, Шинэ үе сургуулийн сурагчид маш идэвхтэй бүтээлч уншлах хийлээ.